Зя дараагийн вебинар эхлэх бэлэн болсон. 6 сарын 22 ингээд бичсэн байгаа ч гэсэн 12 цаг өнгөрсөн болохоор 23 болцсон байгаа байна. Тэгээд өнгөрсөн 7 хоног болсон хамгийн чухал мэдээ маань юу байсан бэ гэхээр Иран руу Америк Трамп ерөнхийдөө бол дайралт хийсэн. Тэгээд энэ хүү мэдээтэй холбоотойгоор хүмүүс айгүй хэмнүүд ер нь ярилцаад Монголын мэдээгээр ч гэсэн айгүй хэр нь ярилцаад лээ. Ойролт орнд ийм юмрууд асуудлууд болж байна. Одоо Strait of Hormuz хаагдвал яах вэ энэ гээд хөрөнгө оруулагч ч гэсэн энийг ярьсан. Крипто жоохон унсан. Тэгээд энэ дээр яг мүлжүүртэй болно юу гэж бодож байгаа вэ? Миний зүгээс юу гэж бодож байгаа вэ гэдэг талаар ярилцах чинь. Тэгээд мэдээж би геополитикийн мэрэгчлэн биш ч гэсэн ерөнхийдөө бол сүүлийн 2 3 жил макро дагсан хүний хувьд бол яг энэ зах зээлтэй холбож яг энэ геополитикийг аягүй сайн мэддэг судалдаг улсуудын ерөнхийдөө бол юмнуудыг би бол уншиж яг хэнийг дагах хэрэгтэй вэ гэдгийг бол сүүлийн үед бол аягүй сайн мэддэг болсон. Тэгээд тэр өнцгөр бол би сайн мэддэг биш байж болно. Гэхдээ сайн мэддэг улсуудын дагдаг учраас баримжаатай юмнууд ярих хаа гэж найдаж байна. Тэгээд тэгээд эхлэе. Трампын хувьд бол дайралт хийсэн. Тэгээд дайралт маань хаана явагдсан бэ гэхээр Ираны 3 ширхэг цөмийн цахилгаан би дандаа цөмийн цахилгаан станц яриад байна. Цөмийн зэвсэг үйлдвэрлэх оролдлогодоо зориулж барьсан 3 одоо бааз гэх юм уу те байгууламж руу дайралт хийсэн. Тэгээ нэг байгууламж нь бол нэлийн зартай. Тэрний юу вэ гэхээр 9 цүлийн голд нэг Fordo гэдэг уулын гүнд байдаг. Газрын гүнээс доошогоо бол 500 м цаашлаад 1 км хүртэл газар доор байж магадгүй ийм байгууламж гэж байгаа байхгүй. Тэгээ тэнд юу байгаа гэхээр centrifuge гэдэг ийм төхөөрөмжнүүд байгаа. Тэгээ centrifuge гэдэг төхөөрөмж маань юу вэ гэхээр уран баяжуулдаг тийм төхөөрөмж. Тэгээд хамгийн энгийнээр миний ойлгосноор бол ураныг аваад газ хэлбэрт оруулаад тэгээд хийн хэлбэрт байгаа ураныг маань баяжуулаад нөгөө нэг шаардлагатай ураны изотопын илүү хэмжээнд хүргэнэ. Ягаад энэ ураныг баяжуулдаг вэ гэхээр цөмийн бөмбөг маань өөрөө дэлбэрээд нөгөө амжилттай дэлбэрэхийн тулд юу вэ гэхээр fission process буюу дэлбэрэлт маань өөрөөгөө ерөнхийдөө тижигээд явдаг тэр процесс дээр очиход хангалттай тэр шаардлагатай изотоп нь байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр хэмжээнд хүрэх хэрэгтэй гэсэн үг. Тэгээд жирийн ерөнхийдөө бол одоо цөмийн цэцлэгаан станцд хэрэглэгддэг уран маань өөрөө 3-аас 5% баяжуулсан байдаг бол ойролцоогоор цөмийн цэцгэнд бол одоо 80-аас дээш хувь байдаг юм байна л да. Тэгээд Ираны хувьд 60% хүртэл баяжуулсан хэмжээний уран хадгалсан байсан. Тэгээд 8-аас 9 ширхэг цөмийн хушуу хийхэд биелэн. Тэгээд ерөнхийдөө бол хийх бүх технологи чадамжууд нь биелэн хэдхэн 7 хоногийн дотор бол энэ цөмийн зэвсэгтэй болоход маш ойрхон байсан гэж ерөнхийдөө бол үзэж байгаа. Тэгээд Америкийн зүгээс тэгж үзэж байгаа. Яг энэ Ираны цөмийн зэвсэгтэй болох энэ ажлыг бол сүүлийн 40 жил, сүүлийн 30 жил ерөнхийдөө бол одоо Израиль, Америк маш ойрхон дагаж ерөнхийдөө бол одоо энэ тагнуулж байгаа зүйл учраас үнэхээр Иран төгцсөн байсан юм байна гэдэг дээр бол хэдвэл бол эргэлзэх шаардлага байхгүй. Тэгээд энэ дээр бол дайралт явсан байгаа. За тэгээд уулын гүнд байсан учраас ямар асуудал гарсан бэ гэхээр нөгөө доор байгаа байгууламж руу дээрээс нь бөмбөгдгөөр доор байгаа нөгөө байгууламжинд нөлөөлдөг юм байна л да. Тэгээд Израилийн зүгээс ер нь бол юу хийсэн бэ гэхээр цөмийн физикчдийн айгүйхээр наалаад тэгээд удирдах албан тушаал хашдаг нэлээ одоо Ираны чухал хүмүүсийг алаад дээрээс нь тог ерөнхийдөө тогтой холбоотой дид бүтцтэй холбоотой байгууламжууд нь бол маш эрчимтэйгээр устгасан байгаа. Тэгээд Америк хувьд бол яг уу нэг мөсөн устгах дээрээс нь одоо энэ Ираны цөмийн зэвсэгтэй болох оролдлого энэ хүн ажлыг ерөнхийдөө бол цаашдаа доор хаяж өрнө 10 жилээр хойшлуулъя гэдэг ийм зорилго цааталт нь явж исэн гэж бол хэдүүл ойлгож болно. За тэгээд энэ бөмбөглөлтийг хийсэн онгоц маань болохоор нэг ийм шоу шиг юм шиг нэг юм онгоц байна. Тэгээд энэ зурган дээр бол жижиг харагдаад байгаа. Гэхдээ энэ маань болохоор өргөн нь 50 м-ийн өргөнтэй маш том онгоц юм байна л да. Тэгээд энэ онгоцыг яагаад анх хийсэн бэ гэхээр хэрвээ зөвлөлт холбоот улстай жишээ нь байлдах юм бол зөвлөлт холбоот улсын радаранд нь баригдахгүйгээр нууцаар бөмбөгдөлт хийх чадамжтай юм онгоц хийх зорилготойгоор ер нь бол төрөөс явуулсан судалгаан дээр үндэслэж хийсэн. Тэгээд энэ гадна талын материал одоо энэ онгоцонд хэрэглэсэн технологиуд маань 100% ерөөсөө Америкийн нууц гэж явдаг ийм байлдааны онгоц байгаа байхгүй. Тэгээд энэ хүү онгоцыг хэрэглээд 6 илүү 7 шиг хэрэглээд ерөнхийдөө бол бөмбөгдөлт хийсэн. Бөмбөгдөлтөнд ашигласан пуужин одоо бөмбөг гэх юм уу те энэ бөмбөг маань болохоор энэ GBU 57 гэдэг нэртэй юм 30 мянган паунд буюу ойролцоогоор 14 тонны жинтэй ийм бөмбөг байна. Тэгээд энэ хүү бөмбөг маань юугаар өрмөцөө гэхээр шууд газар унангуудаа газрын хөрсөн дээр дэлбэрэлт хийдгүү.
газар руу ингээд нөгөө моментмаараа тэгээд өөрөө ингээд доошогоо ингээд хушуугаараа ухаж ороод тэгээд нэлийн доор орж байгаа доор байгаа байгууламжийг ерөнхийдөө хөнөөх зорилготой дэлбэрэгдэг ийм бөмбөг юм байна. Тэгээд энэс нэг 7 молоо хэрэгэлсэн гэдэг жисэн баха. Тэр яг хуу энэ тоонууд л нэг тийм чухал биш, зүгээр би бол сонирхолтой байж магадгүй гэж яриад байна. Тэгээд энэхүү онгоцны хувьд бол 2 тэрбум доллараар ерөнхийдөө хийгдсэн 50 метрийн өргөнтэй 20 тонны бөмбөг тээвэрлэх чадамжтай 11,000 км нисэх боломжтой 15 км-ийн дээр нисдэг энэ төр гэдэг ийм онгоц байгаа байхгүй. Тэгээ сая бол 30 хэдэн цаг тасалтгүй нисэж байгаад энэ хөө бөмбөглөлтийг хийчихэд өнөөдөр Америкта эргэж ирлээ нисгчдгээд хийж байна. Тэгээд ийм мэдээлэл бол ер нь бол гарсан. За тэгээд зах зээл дээр байгаад байгаа айдас маань юу вэ даа гэхээр Strait of Hormuz гэдэг нэг ийм байгаад байгаа байхгүй манайхаа. Энүүгээр одоо их хэмжээний тээвэр явдаг байгаа даа. Тэгээд нийт газрын цусны тээврийн бишээ те 20% нь энүүгээр хийгддэг. Гэхдээ энэ фактыг бол шүү дээ хүн болоо мэддэг. Маркетед ер нь бол шүү дээ хамгийн их нөлөөлдөг, маркетинг яг жинхэнэ унагадаг мэдээлэл гол асуудал маань юу гэдэг вэ гэхээр хүмүүсийн хүлээгээгүй гинтийн асуудал орж ирэхээр маркетууд ер нь бол айгүй хүн дээр хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд Strait of Hormuz-тай холбоотой энэ асуудлыг газрын тосны ханшин нөлөөж болох холбоотой асуудлыг хүн болгон мэддэг. Геополитик мэддэг, хүн болгон мэддэг, Иран мэдж байгаа, нэг Хятад мэдж байгаа, Орос мэдж байгаа, Америк мэдж байгаа тийм. За тэгэнгүүт энэ хоолоогоор явж байгаа газрын тосоос одоо чинь зөндөө олон орнод худалдаж аваад штэ газрын тос. Америкийн импортлдог газрын тосны 5% л энэгээр дамждаг. Хятадын бол 50% дамждаг. Тэнгүүд Иран, Хятад хоёр бол хоорондоо харилцаа сайтай гэж яригддаг орнууд. Тэгэхээр юу вэ гэхээр хэрвээ Иран үнэхээр Strait of Hormuz-ыг хаах юм бол энэ маань Америкаас илүү Хятадыг ерөнхийдөө бол хохирох ийм үйлдэл болох гэдэг. Дээрээс нь Ираны парламент Strait of Hormuz-ыг хаах шийдвэр гаргалаа. Тэр гэдэг чинь. Тэнгүүд Strait of Hormuz-ыг зүгээр ингээд Ираны парламент шийдвэр гаргаад хаашдаг зүйл нэгт биш. Дээрээс нь Иран маань өөрөө манай Монгол шиг, Америк шиг ч гэдэг юм уу юм ардчилсан орн биш. Парламент нь тийм шийдвэр гаргадаг хүчтэй орн биш байхгүй. Эдгээр чинь өөрөөсөө Supreme Leader гэдэг зүйлтэй. Тэгэхээр Supreme Leader маань өөрөө яаж байгаа гэхээр өөрийнхөө military буюу батлан хамгаалахаа өөрөө удирддаг. Тэгээд энэ үнэхээр Strait of Hormuz-тай холбоотой асуудлыг үнэхээр нөлөөлөх чадамжтай байгууламж одоо жишээ нь юу гэдэг юнит маань юу вэ гэхээр ерөөсөө энэ Ираны цэргийн хүч байгаа. Тэгэхээр цэргийн хүч маань өөрөө парламенттай захирагддаг. Supreme Leader гэдэг буюу одоо энэ захирагчтай одоо хаан шиг нөхөр таваар шугаад байна гэсэн үг байхгүй. Тэр хаан шиг хүндээ захирагддаг байгаа даа. За тэгээд Ираны яг энэ одоогийн ийм төрийн хэлбэр дээр энэ хүн одоо энэ нөхөр чи өөрөө болохоор цөлөгдсөн байжгаад эргэж ирээд хувьсал гаргаад тэгээ одоогийн нэг шашинцсан Иран орныг бий болгосон л хүн юм байна л да. Би нэг бол нэг тийм нэрийн болгоомшаагүй. Тэгээ нэг 86 та нэг хөгшин байгаа даа. За тэгэнгүүт энэ нөхөр бол одоо бидний мэдэх энэ Иран гэдэг орныг бол байхад бол ерөөсөө дандаа битүү Supreme Leader нь байсан хүн байгаа даа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд зах зээл судалдагч бай, юм мэддэгч бай, мэддэгч бай бид нар юу мэддэг вэ гэхээр ойрхот оронд маань хязгаарч 50 байдаг. Угаасаа байнгын дайтай байдаг. Иран бол Ирактай энэ төр жишээ нь 1980-аас 1988 оны хооронд Иран, Ирак хоёрын хооронд дайн болж исэн. Иракийг Орос, Америк жишээ нь дэмжиж исэн. Иран тэгээд байлдаад хинэн ч ерөнхийдөө бол ялаагүй 8 жил байлдаад сая гаруй хүн үхээд үхсэн ийм дайн байгаа байхгүй. Тэр дайны үеэр хүртэл заяа энэ Strait of Hormuz хаагдаагүй. Тэгээд нийтдээ бол ерөнхийдөө сүүлийн Ираны байгууллагчнаас хойш бол 30 гаруй дайн янз бүрийн мөргөлдөөн ийм том хэмжээний ерөнхийдөө бол ийм мөргөлдөөнүүд бол энэ ойрхон тоонд болж исэн байдаг юм байна. Тэгээд энэ хүү бүх мөргөлдөөний үеүүдэд хүртэл биш үү те. Хинтэж Strait of Hormuz хаагдж байгаагүй. Тэгээд яагаад биш үү те. Одоо хаагдана гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр бол мэдээ бол дандаа юмыг ингэж пропорцоос нь алдагдуулж хитрхи их юм пропаганда машин шиг ажиллаад тэгээд хүмүүсийн тархийг угаагаад ингэж хүмүүсийн айц дээр үнэлж ерөнхийдөө бол engagement авдаг зүйл байгаа байхгүй. Тэгээд маркет бол хальт унсан. Одоогийн байдлаар бол future market уналттай байгаа. Гэхдээ миний бодлоор бол энэ хүн уналт үргэлжилсэн ч бай. Яг үндэ бол худалдаж авах боломж гэж би бол хувьдаа бол харж байгаа. Тэгээд биткойн дээр ч гэсэн би бол худалдаж авах боломж гэж харж байгаа. Тэрийг бол мөн зүртэй болон нэр ерөнхийдөө бол бичиж хүмүүст бол хүргэсэн байгаа. За энэ шийдвэр бол энэ заяа тооцондоо. Тэгээд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Төв банкны митинг болсон, FOMC болсон. Тэгээд Jerome Powell мэдээж гарч ирээд бодлогын хөө буруулах байна тэгэл нэг нийт тэнэс тэмнүүдээ олонгоос ярьсан. Тэрийг бол сүртэй ярих шаардлага бол байхгүй болов гэж бодож байна. Тэгээд Америкийн зүгээс
US plans to ease capital rule limiting banks treasury trades гэдэг ийм мэдээ гарсан. Тэгээд энэ маань юу болж байгаа гэхээр банкны regulation-ыг өшөөдөө бууруулж байгаа мэдээлэл гарч байгаа. Тэгээд энэ маань Америкийн банкнууд их хэмжээний Америкийн засгийн газрын бондыг ерөнхийдөө бол балансан дээрээ барих боломжтой болгож байгаа. Тэгээд энэ маань нэгсэндээ yield curve control буюу бондын хүүнд нөлөөлөх ерөнхийдөө бол энэ ажлуудын нэг бол болж байгаа. Тэгээд энэ бол зах зээл дээр буулж мэдээ байх хэрэгтэй гэж би бол бодож байгаа. Тэгээд сүүлийн 60 жил байгаагүй хүчтэй хүмүүсийн цалин өссөн байна. Тэгэхээр цалингийн өсөлт бол айгүй сайн мэдээ. Тэгээд ажлууд бол үргэлжлүүлэх ерөнхийдөө бол бага байгаа. Тэгээд миний бодлоор Трампын хууль бус цагаачдыг гаргаж байгаа ажил маань эргүүлээд татварын орлогыг нэмэгдүүлэх болоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл хууль бус цагаач татвар төлөхгүй. Тэгээд Америк иргэн хүмүүсээ өөрсдөө ажилд аваад өндөр цалин өгөөд явахаар тэр хүмүүс маань өөрөө татвар төлөөд явах учраас Америкийн татварын орлого бол цаашдаа бол өснө гэж би бол бодож байгаа. За тэгээд Microsoft нэмээд 8,000 хүн ажлаас салж байгаа гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд яг хүмүүс бол зах зээл макро дээр одоо ажилгүйд л их болох чинь тэргээд айгүй хэм яриад байгаа. Гэхдээ яг үндэ бол датан дээр яг энэ бол үнэхээр том асуудал гарч ичээ гэдэг зүйл бол одоогор харагдахгүй байгаа. Тэгээд үнэхээр харагдах юм бол харин зах зээл дээр бол bearish мэдээ болон заяа. Ажилгүйд л ихсэх юм бол миний бодлоор зах зээл дээр bearish. Дээрээс нь яг үнэхээр Ирантай холбоотой асуудал ерөөсөө хамгийн bearish мэдээ юу гэж болох вэ гэхээр Иран дотооддоо иргэний дайнтай болол bearish мэдээ болно. Гэвтэл одоо юу гэж яриад байгаа гэхээр regime change гэж яриад байгаа байхгүй. Regime change гэдэг нь юу гэж яриад байгаа гэхээр одоо магадгүй Ираны засаг төрийн энэхүү схем маань өөрчлөгдөөд өөр төрлийн одоо хөлбөр рүү шилжээд те магадгүй ардчилсан орон болох ч юм уу энэ төр гэдэг нэг иймэрдүү горилго хүмүүс байна гэж яриад байгаа байхгүй. Тэгээд нэг инээдтэй юм нь болохоор юу вэ гэхээр Израиль Иран руу дайрангууд гинт Иран хүмүүс бослог гаргаснаа Израиль тайртай еврей хүмүүс тайртай хүмүүс гарч ирээд Ираныг өдөртнө гэж байхгүй шүү дээ. Миний бодлоор бол өөрсдөө дайралт хийж байгаа энэ нөхцөл байдалд бол улам харин Иран хүмүүс хоорондоо ойртож яг энэ төрийн эргэлт болох магадлал бол харин ч буурах болов гэж бодож байгаа. Тэгээд энэ хүн 86 та хөгшин бол өөрийгөө ухт амьдрахгүйгаа мэдж байгаа. Тэгээд дараагийн ер нь бол энэ өв залгамжлах 3 хүн байгаа гэж ер нь бол үзэж байгаа юм. Тэгээд тэр 3-ын хувьд ч гэсэн одоо Америктэй байлдаад байх сонирхол яаж утсан байхгүй байхаа байхгүй. Тэд нар чинь төрийн эрхэнд гараад одоо яа тийм те нөгөө шашнаасаа болоод олон ихнэр михнэрээ аваад одоо олон хүүхдтэй төрүүлээд одоо тэгээд сайхан идэж уугаад амьдрах боломжтой байхад чинь одоо Америкийн ч дэлхийн хамгийн хүчрхэг орн болох Америктэй байлдаад байх шаардлага бол байхгүй байхгүй. Тэгэхээр тэр утгаас нь харсан ч тэр яг энэ Strait of Hormuz-ыг хаагаад энэ дайныг бол ингэж амар тийм хит дэврэгэх сонирхол бол Иранч ч гэсэн байхгүй гэж би бол хүчтэй бодож байгаа. За тэгээд миний бодлол энэ буруу байж болно. Тэгээд миний уншсан юмнууд дээр ерөнхийдөө авч байгаа мэдээлэлүүд тэр зөндөө олон хүмүүсийн бодлуудыг ерөнхийдөө бол бас сонсоод ингээд миний хувьдаа бол надад байгаа мэдээллийн дагуу би бол иймэрхүү дүгнэлтэнд бол хүрч байгаа. За тэгээд нэг ийм сонирхолтой мэдээллийг Net Silver гаргасан. Тэрний юу байсан бэ гэсэн чинь conservative liberal. Conservative гэдэг нь ерөнхийдөө юу хэлж байгаа гэхээр илүү барууны үзэлтэй гэсэн санаа аахгүй. Liberal гэдэг нь илүү зүүнний үзэлтэй. Conservative гэдэг нь илүү уламжлалт үзэлтэй. Гэр бүлийг одоо хүндэлдэг, хайрладаг хүн ингээд их нэртэйгээ үнэж байгаад олон хүүхэдтэй болоод ингээд сайхан доктортой амьдрах хэрэгтэй энэ гэдэг яриа тийм. Liberal хүмүүс маань илүү юу ярьдаг вэ гэхээр эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Одоо бараг гэрлэлт гэдэг бол одоо худлаа, гэрлэлт гэдэг бол одоо эдийн засгийн харилцаа тийм. Карл Маркс одоо хамгийн алдартай ерөнхийдөө бол тэгж хэлж ийсэн балга гаруудын нэг. Тэгээд гих мэтлэн те одоо эрэгтэй хүн бол эмэгтэй хүн болж болно. Тэгээ хүүсээс сольж болно. Энэ төр гэж мэгээд л эмэгтэй хүүхдийг юу гэдэг сарын тэмдгийг ирүүлэхгүй хорж жагаад үргүүтүүлээд тэгээд хүхийн авиж тастангуудаа тэрийг эрэгтэй хүн болчлаа энэ гэж яриад байгаа усуд маань одоо liberal хүмүүс байхгүй. Тэгээд энэ хүмүүсийг харьцуулах юм бол conservative буюу уламжлалт юм үзэл бодолтой байдаг хүмүүс маань илүү аз жаргалтай байдаг юм байна гэдэг ийм судалгаа гарсан байна. Энэ сонирхолтой санагдсан. Cash Patel-ийн хувьд ямар мэдээлэл гарсан бэ гэсэн чинь 2020 оны сонгуульд хятад нөлөөлсөн. Тэгээд энэ Трампаас бол энэ сонгуулийг хулгайсан. Тэгээд энэ хүү ажилд бол хятад бол хүчтэй оролцсон байна гэдгийг батлах юм бичиг баримт бид нарт байна. Нотлогоо байна гэж бол ийм мэдээлэл гаргасан байгаа. Тэгээд Strait of Hormuz-ыг ягаад Иран хаахгүй вэ гэдгийг энэ Анаас Алхажи ерөнхийдөө бол бас бичиж оруулсан байсан. Тэгээд энэ бол нэлээд сонирхолтой. Тэгээд юугаараа сонирхолтой вэ гэхээр шүү дээ. Нэг төшөд энэ Оман гэдэг нэг хэсэг байгаа. Оман гэдэг энэ жижиг улс юм байна гэж би ойлгосон. Тэгээд Омантай биш дээ. Оманыг Иран эзэлж авч ижил нэг төшөд Strait of Hormuz-ыг бүтэн хаах юм байл. Ягаад гэвэл Омантай ерөнхийдөө бол энэ зэрэгцээ ойрхон хэсгээр ерөнхийдөө ихэнх бол энэ худалдаа арилжаанууд бол ерөнхийдөө бол явдаг. Тэгээд дээрэс нь юу вэ гэсэн чинь үнэхээр Strait of Hormuz-ыг хаачих юм бол
Арабын Эмиратад жишээ нь Strait of Hormuz-аар дамжих шаардлага байхгүй хоёр ширхэг угаасаа хоолой байдаг. Дээрээс нь Сауди Арабын хувьд шууд Жорданоор дамжуулаад Улаан тэнгис рүү гаргадаг угаасаа хоолой байгаа. Дээрээс нь цаашлах бол бүр Туркээр хүртэл дамжих боломжтой гэдэг иймэр юмнууд байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр хэрвээ Strait of Hormuz-ыг нэг л удаа Иран хаах гэж оролдоод үнэхээр сериосны байдлаар хаах юм бол бүх ерөнхийдөө бол энэ ойрхон тоондод байгаа орнууд Strait of Hormuz-аар дамжуулахгүйгээр арилжаагаа яаж явуулах вэ гэдэг дээрээ анхаарал хандуулад энэ дээр үйл ажиллагаанууд хийгээд явчих учраас энэхүү Strait of Hormuz-ыг нэг хаачихвал юм бол Ираны хувьд өөрсдөө леверижийг алдахгүй сүрдүүлэх юм аа ерөнхийдөө бол бүрэн алдна гэдэг ийм өнцгөөс бас бичсэн байлээ. Дээрээс нь хятад 1.2 тэрбум баррелийн нефтийн нөөцтэй байгаа юм. Тэгэхээр хятадын хувьд бол одоо чинь богино хугацаанд газрын цэсний ханш өссөн байсан ч гэсэн өөрсдийнхөө нөөцөөс бас ашиглаад явчихсан. Заавал одоо Иранаас бол ойр хугацаанд бол газрын тос шууд худалдаж авах шаардлага байхгүй. Ханш унахыг бол хүлээж чадна. Тэгээ хятад бол энэ дээр нэлийн мэрэгжлийн сайн ажилтгаа гэдэг чинь. Тэгэхээр юу вэ гэхээр газрын цэсний ханш өссөн байлаа ч гэсэн энэ хөөсөлт маань удаан тогтохгүй гэдэг ийм анализыг бас хийсэн байна гэж би бол ойлгосон. Зя тэгээд энэ бол хамгийн сүүлийн үеийн одоо ингээд датаг харах юм бол Strait of Hormuz-аар арилжаа явж байгаа хിവэрэ байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр энийг хаасан зүйл бол байхгүй байгаа. Тэгээд зах зээл дээр энэ худлаа айдас бол гарсан. Тэгээд мэдээж гэхдээ хувьцааны зах зээл дээр бол хувьцаа унах ерөнхийдөө эрсдэл өндөртэй байгааг харуулсан хит хит үзүүлэлтүүд угаасаа байгаа. Тэгээд тэр үзүүлэлтүүдийн талаар бас дурдж ярих гэж бодсон. Тэгээд энийг бас би мөлдөртэй болгоныхаа гишүүдэд бас хүргэсэн. Wix маань сүүлийн 3 хоног дараалаад 200 хоногийн moving average хаан дээр 20-ын дээр ерөнхийдөө бол хаагдсан. Тэгээд энэ маань ерөнхийдөө бол bearish мэдээ байсан. Тэгээд нэгтгэд бол market бол уналттай онгох юм бол гайхаад ах зүйл байхгүй. Ягаад гэвэл бид нар энэ бол энийг харж исэн. Сонголт маань юу байсан бэ гэхээр бид нэр өмнө угаасаа худалдаж авсан байсан hedge дээр нэмэхгүйгээр ерөнхийдөө бол нэмж зах зээлийг ажиглая гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээд олон technical indicator нийлүүлсэн энэхүү индикатор маань юу вэ гэхээр ойролцоогоор 1 2 3 4 5 6 7 8 тэгээд эн чинь би бэлдэж явахдаа эн чинь 19-ных гэхэр чинь ерөнхийдөө бол нэг 9-10 хоногийн өмнө угаасаа энэ зах зээл унж магадгүй юм байна гэдэг энэ юу өгсөн байхгүй сигнал өгсөн байхгүй. Тэгэхээр энэс болоод зах зээл бол унах боломжтой. Тэгээд гэдгийг харуулсан. Тэгээд миний өөрийн зохиосон унлаа харуулдаг индикатор маань өөрөө бас ойролцоогоор 7 хоногийн өмнө бол угаасаа ассан. Тэрнээс хойш дахиж бол higher low хийгээг учраас ерөнхийдөө бол унах боломжтой байна гэж хараад байгаа. Тэгээ миний хувьд бол уналт маань харин жижигхэн уналт болох юм болов уу гэж бодоод заавал нэг уналт байх гэж би нэг оролдохгүй байх гэж чигээд байгаа байхгүй. Арилжааг хийж явах тийшээ нэг төвхтэй юм юу гэдэг вэ гэхээр одоо маркет ингээд ер нь л өссөн ч гэсэн нэг ингэж өссөн шүү дээ. Тэгээд хүмүүсийн ингээд яг нэг амар ухаалаг царайлах гад одоо ер нь хийж бол хамгийн супер арилжаа чи юу вэ гэхээр шүү дээ. Ийшээ өсөлт бариад, ийшээ уналт бариад, ийшээ дахиж өсөлт бариад, ийшээ уналт барих гэдэг шүү дээ. Гол асуудал нь юу вэ гэхээр ийшээ уналт байх гэж оролдохоор л айгу халдаа гаргачаад байдаг. Ягаад тэгэхээр уналт байх гэж оролцсноосоо болоод ийшээ өсөлтөө их алдчихдаг. Тэгээд уналтаач барьсан юм байхгүй өсөлтөөч алдчихдаг. Зөвхөн ерөнхийдөө зах зээл маань урт хугацаанд дандаа дээшээ чиглэдэг учраас хамгийн safe bet буюу ер нь бол дунджаараа дандаа ашигтай байх арилжаа маань юу вэ гэхээр ерөнхийдөө л маркетыг бол дандаа дээш хараад буулш байх байхгүй. Тэгэл худалдаж аваад бариалах юм бол одоо S&P 500-ыг зүгээр л SPY гэдэг ETF-ийг худалдаж аваад дараал ингээл юу гэдэг сар болгон тодорхой хэмжээгээр ингээл аваад дараад исэн хүн байх юм бол чинь 20 30 жилийн дараа аюух мөнгөтэй болчихж байгаа байхгүй. Тэгээ угаасаа яг иймэр дүү механизмуудаар угаасаа Америкийн зөндөө олон хүмүүс угаасаа тэтгэврт гардаг. Тэгэнгүүтээ зүгээр л дандаа буулж байсан хүн байх юм бол ингээд нэг хальт унсан байсан ч гэсэн угаасаа дандаа доороосоо зарахгүй барьж байгаа юм чинь ингээл бүтэн өсөлтөө барьчих байсан юмыг уналт байх гэж оролцсноосоо болоод энэ өсөлтүүдийг хүн алдаад идэг. Тэгээд би өөрөө бас ингээд айгүй хиймэрдээ алдаанууд гаргаж исэн учраас энийг л гашуун туршлагаас ол яриад байгаа. Тэгээд мөчөртэй болон дээр бид нар айл болгоомжтой ерөнхийдөө бол байх гэж оролддог. Миний хувьд сүүлийн үед бол жоохон bearish байгаа хувьцаа бол би Tesla дээр жоохон жишээ нь bearish байгаа. Тийм учраас Tesla дээр чинь бүдтэй байгаа. Ягаад гэвэл би энэ робот такситай холбоотой мэдээлэл маань ерөнхийдөө бол ханшиндаа бол шингэсэн. Одоо эндээс бол жоохон сөрөг хөдөлгөөн орж ирэх болов уу гэж би бол хувьдаа бодоод гих мэтлэн. За сүүлд нэгдсэн gap маань ерөнхийдөө 568 хавцаагаа. Тэгэхээр маркет маань үнэхээр хүчтэй оноод явах юм бол 568 хүртэл унах боломжтой. Гэхдээ би бол яг одоогийн байдлаар бол ингэж бол хүчтэй онно гэж бол одоохондоо бол бодохгүй байгаа. Гэхдээ мэдээж ингэх боломж байгаа болон ингэх уналт ерөнхийдөө бол анхааруулж байгаа маш олон ийм техникэл индикаторууд бол яхахгүй байгаа. Зүгээр би фундаментал зүгээс юу гэж хараад байгаа гэхээр саяны VIX-тэй холбоотой VIX-ийн өсөлт маань
хэрвээ Иран, Израиль, Америкийн энэ мөргөлдөөнтэй холбоотой геополитикийн эрсдэл ерөнхийдөө орж ирсэн бол энэхүү геополитикийн эрсдэл маань хүмүүсийн ярьж байгаа шиг мэдээний медиагийн ярьж байгаа шиг тийм амар хурцтмал биш учраас миний бодлоор хурцтмал биш учраас энэ Wings маань унаад ерөнхийдөө зах зээл маань эндээсээ дэмжигдээд өсөд явах болов гэж би бол хувьдаа хараад байгаа байхгүй. За юм байна. Метиг хувьд AI хөгжлөөрөө жоохон хоцроод сүүлд ерөнхийдөө ламатай холбоотой ажлууд маань амжилттай байхгүй байсан учраас бусад энэ том өрсөлдөгчдөөсөө мөнгөөр зодож энэ ажилчид худалдаж авах гэж оролдож байна гэдэг иймэрхүү мэдээлэл гарсан. Тэгээ Genius Act маань батлагдсан. Тэгээд энэтэй холбоотойгоор Coinbase аягүй хүчтэй унсан. Тэгээд дээрэс нь payment-ийн компаниуд бол энэс болоод бас нэлээд унсан юм мэдээлэл гарсан байгаа. Тэгээд Coinbase-ийг мэдээж бид нэр бол зөвхөн болноор санд болгож ирсэн. Тэгээд одоо оронтой холбоотой, space-тэй холбоотой хувьцаануудын жагсаалтыг гаргасан энэ хөрхөн инфографик байсан. Тэгээд энэ инфографик бас сонирхож байгаа усуд байх юм бол өөрөөсөө зүүм хийгээд бичлэгээсээ манайхан хараарай. Тэгээд бид нар энэ дээрээс ASTS, VSAT энэ төргээд энэ зөндөө олон компаниуд дээр бид нар хөрөнгө оруулалт хийгээд ерөнхийдөө бол арилжж исэн юм бас бидний сайн мэддэг энэ компаниуд л яхахгүй байгаад байна. За Twitter шүү дээ. Энэ app investing буюу одоо Twitter маань дотроо X гэдэг одоо app болсон шүү дээ. Угаасаа X маань дотроо арилжаатай болно гэдэг жаа. Тэгээд Elon Musk-ийн хувьд угаасаа ярьж байсан бүх юмыг хийдэг супер app болгоно гэж ярьж байсан. Тэр ажил дээр юу ажиллаж байна гэсэн үг. Тэгээд Meta $399 шинэ smart шил ерөнхийдөө гаргасан тэрийг одохгүй зарлах гэж байна гэж хэлсэн байгаа даа. Тэгээд нарны эрчим хүчтэй solar powerтай холбоотой хувьцаанууд дээр бид нараас мөлжөртэй болноор буул шүү. Тэгээд энэтэй холбоотой Elon Musk-ийн сонирхолтой мэдээлэл хуваалцсан байсан учраас тэрийг бас хальт энд бол оруулсан байгаа. Тэгээд AMD дээр үргэлжлүүлэн маш сайн мэдээнүүд гараад байгаа. Betcandex сүүлд AMD дээр report бичсэн байсан. Энэ бас анхаарал татсан. Robinhood-ийн founder ипотекийн зээлийг Robinhood-ийн app дотроос өгдөг болж байгаа гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээд энэ маань юу болж байгаа гэхээр Robinhood маань маш том санхүүгийн платформ болж байгаа гэдгийг харуулж байгаа. Тэгээд дээрэс нь Cathie Wood AMD болон хүүдийн хувьцаа худалдаж авсан гэдэг мэдээлэл гарсан. Дахиад AMD дээр буулж мэдээ орж ирж байна гэсэн үг. Apple биш үү Perplexity-г худалдаж авах гэж байгаа бид хийсэн гэсэн ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ миний бодлоор буулж мэдээ. Ягаад тэгэхээр Apple-ыг одоо Apple дээр bearish байхад хүргэж байгаа хоёр мэдээлэл маань юу вэ гэхээр биш үү нэгт Америкийн хятадтай хийж байгаа худалдааны дан хоёрт болохоор Apple, Google, Microsoft мэдээж X хиний Elon Musk-ийн X гэсэн энэхүү компаниустай харьцуулах юм бол тэгээд дээрээс мэдээж OpenAI байгаа энэхүү компаниустай харьцуул DeepSeek гэдэг хятадын компани эднэртэй харьцуулах юм бол хиймэл оюухантай холбоотой энэ юм дээр л маш хоцронгуй байгаад хоцрогдчиход байгаа байхгүй. Тэгээд энэ дээр энэ зайг нөхөж одоо аягүй хүчтэй ер нь орж ирэх хэрэгтэй гэдгээ өөртөө ч гэсэн ойлгож байгаа. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Apple ерөөсөө компани худалдаж авдггүй, acquire хийдгүүгээр аягүй зартай. Тэгээд энэхүү компани маань өөрөө acquire хийдгүү компани маань өөрөө хиймэл оюухантай холбоотой компаниудыг худалдаж авах гэж оролдож байгаа маань энэхүү хиймэл оюухантай холбоотой хоцорж байгаа асуудлаа шийдвэрлэхэд ер нь бол нэлийн сериусны хандж байгааг нь бол харуулж байна. Тэгээд энэ бол миний бодлоор бол биш аягүй сайн мэдээ. Остонд Tesla-гийн Model Y-уд таксинд яваад эхэлсэн. Тэгээд энэхүү яг жижигхэн одоо энэ зурган дээр харагдж байгаа энэхүү хэсэгтэр л ерөнхийдөө бол энэхүү такси маань явж байгаа. Гэхдээ яг 100% хөнгүү биш. Юу гэсэн үг гэхээр мэдээж такси маань явж байгаа. Гэхдээ яг жолоочийн хажуудлын сандал дээр нэг хянагч хүн ерөнхийдөө суугаад ингэ явж байгаа. Тэгээ хүмүүс ерөнхийдөө дууд боломжтой 1 милийн $4.33 ч үлээ ингээд яваад эхэлсэн гэдэг мэдээлэл гарсан. Зах зээл энэ дээр бол нэлээд буулж байгаа. Миний бодлоор энэ робот такситай холбоотой мэдээлэл маань Seldon News болж магадгүй гэж бол би дотор хардаад байгаа. Гэхдээ бас яг бүрэн бол ихтэй шүү. Тэгээд Apple-ийн хувьд мэдээж Perplexity, Cohere, тэгээд Mistral, Databricks энэ гэх компаниудыг худалдаж авах юм ID-нууд гаргасан гэдэг ийм хөө мэдээлэл гарсан. Тэгээд тэрхтээ адилхан энэ маань миний бодлоор Apple дээр бол буулгаж мэдээ гэж би бол бодож байгаа. За Genius Act маань батлагдсан. Тэгээд Америкийн хувьд бол undisputed leader in the digital assets боёо digital assets дээр бид нэр ерөөсөө бүр маргаангүй хамгийн тэргүүлэгч орон болно гэж бол ярьсан. Тэгээ долларыг бол долларын supremacy боёо дэлхийн reserve currency статусыг одоо монголоор юу гэж ярих юм те дэлхийн ерөнхийдөө худалдаа арилжаа бүх зүйлүүд маань өөрөө доллараар явагддаг. Доллар маань дэлхийд дээрх хамгийн чухал одоо валют гэж явагддаг. Энэ хүү чухал валютын байр суурийг digital asset маань улам ерөнхийдөө бацдаж өгнө гэж ерөнхийдөө Scott Bessent бас хэлсэн байна. За тэгээд Coinbase-ийн хувьд бас tokenized equities боёо ерөнхийдөө бол хувьцаануудыг
блокчейн дээр гаргаж борлуулах юм сонирхолтой бас байгаа. Надад дээрээс нь шийдэх Coinbase-ийн нэг сонирхолтой юм байна. Coinbase-ийн компанийн нэр нь болохоор Coinbase. Coinbase гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр биткойны хамгийн анхны блокийг Coinbase гэдэг байхгүй. Үгүй тэр чинь ямар блок вэ гэхээр майнеруудад биткойн өгдөг блокийг Coinbase блок гэдэг баха. Тэгээ ямар ч хэсэн team нэртэй байна. Тэгээд өөрсдөө хувьцаанууд нь coin, тэгээд base нэмэгдчих юм бол Coinbase гэдэг бүтэн болгоч ш тэнгуут биш тэднийг гаргасан блокчейн base гэдэг нэртэй байхгүй. Тэгэхээр Coinbase биш яг үндэ бол base гэдэг зоос гарах магадaltaй. Тэгээд өөрсдийнхөө base гэдэг блокчейн дээр хувьцаа арилжиж болдог болгоод тэгээд TVL буюу одоо USDC-тэй холбоотой дээрэс нь хувьцаатай холбоотой арилжааны волюмыг ихсхийн тулд өөрсдийнхөө base гэдэг зоосыг гаргаад энэ дээр incentive явуулах юм бол Coinbase айгуу лаг хөдөлгөөн хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээ миний бодлоор Coinbase-ийн удирдлага эднэр яг энэ асуудлыг яг яаж харж байгаа, ямар төрлөөр сэтгэж байгаа гэдэг мэдэхгүй. Гэхдээ эднэр айгуу бүтээлч. Deribit гэдэг компаниг опшны хамгийн том трейдингийн пүүсийг худалдаж авсан. Futures арилжааг Америк руу оруулж ирж байгаа. Америкаас гадна бол айл хэдийн ингээд perpetual futures энэ төр оруулаад ирсэн. Ингээд хийж байгаа гих мэтлэлийн иймэрдүү мэдээллүүдийг хараад дээрэс нь хувьцаа байрлах боломжтой болгож байгаа. Base гэдэг блокчейн дээр өөрсдийн гэсэн зоос гарах боломжтой гих мэтлэлийн мэдээнүүдийг бүгдээр ингээд цуглуулад ингээд харах юм бол Coinbase бол надад айгүй булш санагдаад байна. Тэгээ бид нар Coinbase-ийг бол мэдээж өдөртөө болно санд болгосон. Тэгээ арилжуул амжилттай явж байгаа. Тэгээд айл хэдийн ерөнхийдөө бол гайгүй амжилттай болоод арилж байгаа мэн сайн явж байгаа зүйл арилж байгаа учраас бас энд бас YouTube дээр бас давхар хүмүүстээ суулцъя гэж бас бодлоо. Тэгээд өнөөдрийн вебинар үгээр өндөрлөө. Тэгээд дараагийн дугаараар хэлээ уулзъя. Thank you guys.